бид нар чинь хүүхэд байхад энэ хамаагүй байдалд орчдөг байсан. За сэрэг цаанахаар маргааш орно. Ойлгыг нь бол автсан баг. Тэгээ бүргүүд хиймэртэй шүү дээ. Харц марц. Би л нэг ойртохоос нэг хайгаад идэв. Казах түмний Наурызын баяр өргөн дэрлэдгээр сайхан болж байна. Би ч одоо санаанаас гардгүй Наурыз гэвэл нэг тэр жил юу найзууд олон байсан юм аа. Тэгээд манай гудам хажуудын гудмын хүүгүүд тэгээд төв талбайд очиод парадн дээр очиод цаарл буугаавал тоглоол одоо та хүмүүс мэддэг байх нэг ийм гар буу байдаг гэсэн тэрүүгээр тоглоол. Тэгээд парад үзэж байгаа их өлсөөл бид нар чинь хүүхэд байхад энэ хамаагүй байдалд орчдөг гэсэн. Аймагч чинь байртай айлч бас ховор ш. Тэгээд яг төв талбай хажууд нэг байр байдаг гэсэн. Тэгээд манай нэг найз дэгж энд манай нэг хамаатных байд. Тийшээ төлөө орол махадэл хашуул бай. Тэгээд тоглоё гэж. Тэр нөгөө найз маань тэр хамаатныхаараа андуурцсан уу, ер нь баг андуурцсан л гэж ойлгоод. Бид нар нэг айлын халах зогшоол. Гэсэн баахан хүмүүс сууж байна. Хэдэн хүүхдүүд нэг 10 гаруй насны л хүүхдүүд. Хоол суулаа. Тэнжаагмаалга. Тэгээс Наурызын баярын мэд хүргэе гээл. Хүүхдүүд ирж сууцгаа гэл. Тэгээд нөгөө хамаатан ч юм бигс өөрснөө байхгүй юм шиг айлгээд манай нөгөө найз тааж байгаа юм бол. Тэгээ буруу айл руу ороод бид нэр шүлэдэл яг гар гэхгүй юм л да тэгтэл. Биднээс юм хүүхдүүд эгс асуусан ч гоо тэгэл Наурызын баярын мэд хүргэе гээл. Сайхан ороод гарч ирсэн. Миний санаанаас дод гардаггүй нэр. 40 айлаар ордог гэж ярьдаг байсан. Тэгээд гудмаа дуусгаад хамаатан садангуудаа дуусгаад 40 ч бас барагдахгүй шүү дээ. 40-гаа бас дуусхийч гэж явж исэн хүүхд насандаас тийм үед байгаа. Одоо манайхаа казакаараа ингэж хэлдэг юм л да 30 бэрхэтэр гэж. Тэгээ өдөрч 40 биш юм шиг билээ яг бид нар ч тэгж ойлгож нэг кисжсэн 40-гаа бол амжихгүй билээ чанга шүү дээ. Наурызынхаа баяраар ирсэн чочтой тэгээд мэдээж хамгийн түрүү чанаал тэгээд эрүүлийн аваал тэр хүмүүсийн одоо үндсэндээ энерги нь үлдэж байгаа гэж ойлгодог тийм. Томчуудынхаа эрүүлийг авж байгаа тийм. Үндсэндээ эн чинь олон жилийн казак арт түмний эрүүлөөр явдаг энэ нэг уламжлалын нэг штэ. Тэгсэн одоо сүүлийн үед одоо шинжлэх ухаанаараа батлагдсан байлээ н одоо бид нар ч хаа шүүс идэхээс өмнө ингээд эрүүл айлтгадаг байхгүй. Тэр эрүүл нь одоо хоолндоо шингээл буцаад бид нар идэл ингээд энергийн юм яригдж байгаа. Одоо сүүлийн японочууд тэрийг бас баталсан байлээ. Тэр усан дээр туршилт хийгээл сайн гэж хийсэн усны атомын бүтцэн өөр муу гэвэл өөр гэдэг юм. За тэгээд одоо бүх байралд нь тэгээд нөгөө тулан булаацлах гэдэг үндэсний наадгаа байгаа шүү дээ. Тэрийг аваас доодно таамбар хөгжмөө доолно, бүжиглэн. Одоо ч тэгээд нөгөө нийтийн амралт биш болохоор ажил юуг нь асууж байгаа. За танаахан хитгэл яах вэ? Манайх яах вэ гэж ярилцж байгаа л ордог шүү дээ энэ хотод. За сэрэг цаанахаар маргааш орно. Ойлгыг нь бол автсан байна. Наурызын барилдаанд одоо бас сайн барилдахыг хичээдэг. Манай аймагч бас олон жил бүх тасраад нэг үе одоо манай сайхан арслангууд байна. Иркэвла, Брэк, Ирболоод, Төмөрбаатар, Аманбек, одоо залгаж комплект арслан, Тамир арслан гэдэг сайхан бүхчүүд сайхан бэлтгэлийг барилдаж байгаа гэдэг. Манай аймагч нэг хэсэг бүр тасарсан байсан. Наад бэлтгэлж байхгүй усад барилддаг ганц хоёр л хүн байсан бол одоо нэг улсад дээр цагаан сар дээр нэг 10-аас илүү бүх барилддаг болцгоосон. Одоо залгаж манайхас чинь том цолтоо сэрэг зам маань төрсөн тэгээ. Тэгэхээр сэрэг зам шиг бүх болохыг хүсдэг хүүхдүүд их болсон байлээ. Заанаасаа илүү цол аавна гэж одоо бүгд л хичээцгээгээл мөрөөдөл бөхөөрөө хичээлэл явж байгаа. Тэр дэв их баяртай юм уу? Дотор их баяртай. Тэгээ баяр үлгийн дэвжээг
чинь хамгийн 10 онд байгуулагдажсэн таван бүгдийн бүгд нэртэй. Тэгээд дараа нь үлгийн хүчтэн гээд дахиад дэвжээ байгуулагдаад тэрэнд яг хариуцах хүн байхгүй. Тэгээд би нэг хариуцаал хэдэн дүү нарыг нэг дагуулж бэлтгэл хийх. Тэгээд одоо эхнээсээ том цол аваад явцгаснаа тэднээс тэр чи хөөхт байхад надад тэгж харагддаг байсан юм уу? Хөдөө айлд очихоор гадна бүргэд байж идэг гэсэн. Тэгээ бүргэд хиймэр тавьд шүү дээ. Харц марц. Би л нэг ойртохоос нэг хайгаад идэв. Байгалийн бүргүүдийг аваад сурах сүмэнд одоо барьдаг гэж ярьцгаад юм билээ. Би ч аймгийн төвдөө өссөн. Тэгээ аймгийн төвийн жижигхэн байсан уу, эсвэл нийтч байсан уу? Тэг хөөхт байхдаа жигтэй олон найзтай байсан. Ч одоо хажуу гудам, манаа гудам ингээд бүгднтэй найзлдаг ерөөсөө. Тэгээд нэг аймгийн төвийн хүүхдүүд ч нэг тийм хөдөөнийх шиг тийм олон ажил байхгүй. Тэг бөмбөгөө тэгэл бөмбөгөөл давууд нь усан цэлэн тэгэл аймгийн төвд өссөнтэй одоо очлоор бүр зарим газар бүр ингээ хүүхэд нас ингээ санаанд ороод явчихдаг. Тэр намаа бүр баг байхад манай өвөө эрт нас барцсан л да. Тэр надыг миний хөвч том бөх болно гэж хэлж ийсэн гэж манай аав ярьдаг. Бүх сайн мэдэхгүй байж байгаа барилдсан хүн. Яг нэг найзуудаараа тоглоод ноцтолтол байж идэг. Нэг мэдхэд сонирхлоороо тэгэл ороод ямар цол авах вэ? Одоо ч хүмүүс айхтар болчтой. Одоо их судлаа л те. Иймч бүх болно, тиймч бүх болно. Ямар цол байдгийг ч мэдэхгүй барилдж л байдаг. Тэгээд онжил байдаг, давжил байдаг. Тэгээ нэг мэдсэн жил барилдаад аймгийн тэр өсвөрийн барилдаанд төрүүлээл. Тэ манай гэрийнхэн бас их тэрэнд их баярлаад чихдэг. Би ч нэг найзууд тундаа нэр хүндтэй болоод нэг гурган од их сайхан надад тийм мэдрэмж төрөөл. Тэгээ тэрнээс шинэ тууштай барилдсан да. Тэгээ манай аймагчид төрүүгөө бас нэг гадны бүхчүүд их алддаг. Манайх нэг бүх жоохон тасрахтай шиг бас. Гаднаас ирсэн би яг тэр хүний ямар цолтойг ч одоо ч олж мэдээгүй. Би өсвөрийн хүүхэд надыг тэр хүний амд гаргаад тэр язаар давчихгүй. Манай аймгийн одоо үзэгчд их эмоцтой шүү дээ. Их сайхан шивдэн үздэг. Бүү ойрлол бүгд надыг хурбар ингээл аймаг төрүүлсэн мэт хасгаруулаад. Манай гэрийнхэн ч нэг амар сонирхгүй надыг барилддаг болсноос хойш бүх сонирхож ирсэн. Хамгийн анх сумын зам болж ирээл. Тэгээд ээж гэрт бичсэн. Тэгээд би нэг таксид суугаад нэг улаан сум дээр очиж барилдаа. Тэгээд төрүүлчихгүй юу? Төрүүлэл сумын зам өмнөлхөө бариад гэлөө ирээд. Ээж би ингээ сумын зам болчлоо гэсэн чинь. Өө ямар сайхан юм бэ? Алигээд нэг харчаад ээж ч ойлгож юм байхгүй. Ингээл тавьж ийсэн. Яг би өөрөө ч баярлсан л да манай гэрийнхэн нөхөө ойлгохгүй тэгээд. Бараг тэр нь одоо ямар юм бэ гэж хани. Нэг тоосонгүй. Тийм үү. Баяр бигээл орхицсан. Тэгээд таксинд суугаад очоод сумын зам болоод өргөцтэй буцаал ирсэн. Бүр зарим одоо манай дүү нар ингээд асуудаг штэ. Яах вэ хөө би ер нь бүх болох. За би чиний насан дээр байсан бол илүү их чих байсан. Би илүү их бэлтгэл хийх байсан. Юу яриад байгаа юм чи зүгээр. Үнэхээр дуртай бол сайн хичээлэлтэй. Баярын арт түмэн чи их л бүхтэй хайртай арт түмэнтэй. За мэдээч одоо нэгэнт залуу нас би ч бас өсвөрөөсөө бас нэлээд барилдаж бас одоо ч нас залуу ч гэсэн одоо сайхан энэ чигээрээ сайхан барилдаал бэлтгэлээ одоо мэдээж ямар цол байна юунд хүрэх үү тэр болтоо сайхан зүтгэн гэж боддог. Тэгэхээр яг өсвөр наснда би одоо энэ бүх гэдэг сайхан спортыг сонгоод энүүгээр явсандаа их баярлалтай. Өөрөө тэрвэрч бахархдаг. Яг тэгэхээр эн чинь өөрөө айгүй их донтолдог. Тэр нэгэнт ингээд хобби бичсэн хүн бол эзэж орхидгүй. Тэгвэл би нэг аймгийн начин болж явахдаа их санаас гардаггүй. Яг тэр жил сумын зам байсан. Тэгээд юу аймгийн наадам баруун бүсийн таншигтай давхцаал. Тэгээд за энэ жил ч одоо цол авах нь юу бол гэж бодож байсан. Ягаад тэгэхээр улсын цолтой олон бүх хэрж барилдан тэгээд бид нар ч баг нэгийн дамаас шууд одоо тэр хүмүүстэй оноолтоор таарчих учраас. Тэгсээр нь аймгийн дэвжээч надыг хийх юу байсан те. Тэгээд би тэр жил начин болсон байхгүй аймгийн начин.
Тэгээд аймгийн начин бодоод ичгтэйхэн баярлчихсэн. Бүр ингээл яж зах нэг хөөрөө аймгийн хамаа шуугуулаад дум тач гэж боддгоо байсан. Сүүлд өөрөө ч мэдээгүй явж байгаа л манай өвөөгийн үеэл ах нь юм билий. Одоо манай аймагт нэг 6 төрүүлсэн домогт бүх үедээ дагс гэж харсан. Тэр хүн манай өвөө хоёр одоо нэг айлын 2 охиноос төрсөн билий. Тэгэд одоо ч яг шинжлэх ухаан хөгжсөн үед ч одоо удам гэхээсээ илүү бас нэг арай жоохон гайгүй эрүүл чирэг төрсэн хүн бол залуугаасаа хичээлэл зүтгээл бас нэг амжилт ойрхон байх гэж боддог. Мичний удамтай байгаа л хүсэлгүй бол тэгэл нэмэргүй шүү дээ. За тэгээд нийт Казакийн арт хүндээ Наврозын баярын мэндийг хүргье. Тэгээд улс он болсон ах Монгол улсын гэж хэлмээр байна.